5, 4, 3, 2. Сэлийг ирсэн байсан биз дээ. Наач сэлийг нэрч алуулгач. Тэгээд яач ба сэлий. За сайн байцгаана уу? Өдрийн юу намтчаа? Хаймаа. Шүтэр цэцэг орж байгаа шүү дээ. Харин тийм байна. Айгу хөөрхөн цай надаас илүү. Хүшээд миний дэрийг авчаа. Чи хэлсэн шүү дээ алуулна гэж. Өвдөр дээ. Ойд. Ягсгүй. Зочиндоо. Зочиндоо яг хөндлөчээ. Явж байгаа юу? Явж байгаа. Лагаараа сэлийг хэлчих. Цастай ч юм уу, бороотой ч юм уу, салхитай ч юм уу намайг өдрийн мэндийг үзэгчдэд дэвшүүлье. Ингээ өнөөдрийн манай зочноор сайхан бүсгүй 2008 Мисс Шүүдэр зүгээр шүүдэр хийнэ. Тэр чигээр шууд яаж. Цэцэг цэцэг болгочихсон. Зүгээр гоё л шүү дээ. Шүүдэр цэцэг байна. Дахиад тавьчих. Шүүдэр цэцэг гэлээ. 2008 оны Мисс Шүүдэр цэцэг орж байна. Сая жоохон техникийн алдаа болоод алдаа тэгээд таслаад оруулсан шүү дээ. За. Тэгсэн заримдаа зөцсөн энэ төр гэдэг. Би зөндөө тэгж тэр зэргийн бол байх шүү дээ. Тийм үстэй. Аа нэ жоо хоортой нөгөө манай сэлээ бороо танилцалцсан. Шүүдэр цэцэг гэж энэ үлгсэндээ бүсгүй оролцож байна. Тэгээд би нэг юм анзаардаа. Эмэгтэй хүн оролцсон дугаарыг их үздэг юм байна. Би бохтой. Тэг бохоо тайлаж гинэ. Авчаа. Сэжбэдэг байлгүй. Зүгээр цаасан дээр тавьчих. Болох юм уу те? Болно. За ширээний доор наачаад буцаад авчи зэ. Цаасны доор надад. Авнаа би яг тартаа яг ав. Хөөхтөр 5 богч авчихсан байна удлаараа тах. Нэг заал ингэж алж явах хэрэг байгаа юм. Би бол чам мөнхийн дэшин шидэс чи наваа зүгээр 5 бохтой минь цуг тэгэл доор ширээний доор гэх юм те. Миний хөөсөн байхгүй бас гэж. Шүдэ авахулсан те сэлийн үзэгчтэй хэлж өгөөрэй. Харин тийм манай хамтрагч маань шүдэ авахулсан байгаа. Хэдний жагтаараа хэдэн нас. Нэг тал хүн жоохон бомбайцсан байгаа зү. Ярихад айгуу тэрдэ ийм хэлж болно. Хэдний ахтаараа юм. 49 л. 49 тийм үгүй юм уу? Тийм шүү дээ. Тэгвэл залуу харагддаг. Баярлаа. За, эхний асуултыг манай сэл яваа хэлчихэ. Би нэг юм асуучих уу? Тэгэж та. Тэгээ. Амар ам цангаад орж ирсэн аахгүй. Тэгээ уух юм байхгүй. Гоё юм байхгүй. Амар гоё юм ингээл идэл гоё ярилцсан шүү дээ. Буу халдаг нэвтрүүлэг гэж. Тий. Уул нь байгаа л та. Тэгээд ивент итгэчгээр газрууд мань хоёрыг ямар тоох ш. Мань хоёр ч ямар тэднийг яг үндэ тоох ш те. Хэцүү юм да тий. Бага их зантай хүмүүс хоорондоо өчирцэн чинь тэгээд уул нь хүмүүс айгу хөөрхөн гоё сэтгэлээрээ бичдэг штэ. Ундаа усаар дайлий. Та хоёрын 10 дугаарын ундаа усаар дайлий. Яг үндэ бол тэрэндээ гол ш л те. Уул нь бол ингээл гоё хамтарч ажиллавал гоё л байгаа. Гэтэ яхах зүгээр шүдрэ юм уухаар бол шүслээ залхиал ээж. Тэгээд гурлаа одоо гүри 30 минут одоо тийсээ одоо энэс өөр. Ямар ч арга алга. Тэгсэн хүмүүс бүр өшөө урт болгож өгөөч гэдээ гоогаад байгаа шүү дээ. Тэгвэл бүр гатаад бүсүүл. Хоорондоо айсмас үрчигээд балах юм байна. Болох нь шүү. Сүүлдээ хатаараа ойлголцдог болох нь шүү дээ. Тэгээд би чи ир хүү юм чи уужим та хоёрыг шүлсээрээ байлаа. Сүүлдээ ингээд ярьдаг болох. Сэлж магадгүй шүү дээ. 2008 онд Монголын сайхан бүсгүй болжсэн юм уу? 8 оны Миссийн тэмцээнд ороод 4-р ярилцэлж ирсэн. Мисс Туризм Queen гэдэг аялал жуулчлалын хатан ангасан цол. Японоор тийм Мисс Туризм. Тийм миний тэр үед ордог байх жил 5 титм авдаг гэсэн. Тэгээд 5 титмийн 4-тгийг авчихсан. Болж шүү дээ тийм. Одоо бол 1 титм өгч байгаа юм л шүү дээ. Одоо бол 3 титм өгж байгаа. Амар их үтсэн чи. Өөдөөс одоо л 3 титм өгж байгаа байхгүй болоод байгаа шүү. Тэгээд 2 илүү 3 титм өгж байгаа. Тийм үү? Аха, эхнийх нь болохоор мэдээж Grand Prix хамгийн дээд. Тэгээд Did Miss гээд тэгээд дахиад нэг Miss байдаг. Тэгээд шүүдэр ч бас нэлээ аяаслаг жүндөө кино мөн тоглож ирсэн юм шиг л те. Жүндөө нэг тоглоо. Зөндөө олон кинонд тоглож ирсэн. Жохон сүүл нөгөө анирлагч нэг кинонд те тоглож ирсэн. Тэгээд ямар дүр тоглоо, ямар тэр дүр бүтээхэд ямар дүр вэ? Хэцүү эсөө. Ер нь хэцүү юм. Чиний дүрийг бүтээ яг ямар хүн болов? Хунзаяа гэдэг охины дүрд тоглосон. Тэгээ өнгөрсөн 100 зураг авалтаа хийгээд 19 настай Хунзаяа гэдэг нэг хөдөөний бод би охины дүрд. Өөрийнхөө дүрд л ер нэх дүрээсээ гараагүй л те. Өөрийнхөө дүрд л тоглосон юм шиг хэцүү байгаагүй юм шиг үгүй юм уу? За. Өөр ихгүй юу. Тэгээ одоо ингээ хотын охтууд 19 настай охтууд хөдөөний тэр нуугад ой хөвчөд амьдардаг 19 дэх охин хоёрын оронд тасрах ялгаа байгаа.
Өдөөний нуугад ийм хөөргөөхөн байх уу? Амьдралтай кино хийш үү? Монголчуудаа. Жог амьдралаас тасраад байна уугүй юу? Тэр хөдөө нэг ийм сайхан амтан тэгэл уулын мухарт маллаа байж их уу? Сэл өнөөдөр нэлээд салхитай өдөр байсан уу? Гадаа. Тэмэр салхитай бүр амьсгалж чадахгүй. Надад үсчин жоо. Жоо. Яг ингэ өөдөөс бүг гэд ингээ хийсэн шиг л байна. Гэтэ гоё кино минь. Ачгэн. Уруулаа ингээд хомхой долоочдаг шүү дээ тий. Тим хүнтэй та хоёр үнсэлдэж үзсэн үү? Хомхой долооцсон уу? Тий. Үзээгүй. 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 Үлдээ. Сэдэж үзээгүй. Би өөрөө хомхой долоочсон байна л та. Та үзэх юм уу? Чи би нөө шүтний юм гэж ангаалсан чи бүр хомхой долоочсон гадар таталтаад амар үздэг ангаалсан чи. Хин таталтсан чи ийм чарсна яана ямар эмзэг амтай байсан шүү байдлыг ялчдаг. Чи яасан? Би ч байдлын нийлүүлээгүй. Тэр юунд нь байдлын нийлээ авчих манай сэлгийг аманд нь те. Аманд нь би шал өөр юм бодчихлаа шүү дээ. Яахаараа байдлын нийлээ авчих юм бол гээ те. Чи амтаа алж үзсэн үү? Амтаа алж уу? Үзсэн. Ямар амтаа? Ялаа, шумуул ингээл жагалаас. Үтгэхгүй л алах уу ер нь. Тэгэл бас зовоод штт. Ингээл чихэн дээр дүнгнэл ялаа унтуулахгүй. Шумуул бол хазаад унтуулахгүй. Тэгээд жижиг нөгөө тийм шавж тийм амтнаас айгүй хайдаг байхгүй? Үт хорхоо. Хулхан. Аалцнаас айдаг. Аалцнаас амар айдаг. Чи айдаг. Жижигхэн юмнуудаас айгүй айдаг. Тэгээ миний хамгийн айдаг амтан бас могоо. Гэтэ алж үзээг л дээ. Амар тий. Чи амтаа алж үзсэн үү? Үцээ ялаа шумуулж. Оо ялаа шумуул алж Амтаа орно штий. Үзээгүй хүн гэж байхгүй шүү. Тэгээ ямар амтын гэдгийг Туулаа юм уу ч юм уу амар ярч Би сүүлийн тасалж үтсэн ш нэг амтыг хөрхөө. Жирх ингээд нэг айл байсан бохгүй юм. Саунд төр тэгээд амар хөөрхөн харагдаад нөгөө чики юу лээ. Нэг чип дийлэлөө тийм тэр нэг хөөрхөн хүүхлэг киноных шиг харагдаад ямар хөөрх юм бэ. Цаашаа харахад сүүлнэрт нь татсан чинь нүүц бүр ii гэж яриад байдаг ш турагшаад тэгснэ шууд сүүлээ тасалч тийм л цаана шууд мөгөөрсөн сүүл үлдээд надад шууд сүстэй сүүл нүлтчихэж гарна. Би хоёрдугаар анги байсан бохоо. Тэг шууд айгаад сүүлийн шууд ангуудаа айлын хүн мэдчихэнгүүтээ сүүл ингээс тэгсгэн нуугаад. Манайс ийм л муухай хүн шүү дээ. Ер нь тэгээ сүүлийн ингээд гой болгон цаг ингээл энэ төр. Тийм амар хөрхөн эмзэгхэн амтан байдаг юм байл ш. Миний найз юм. тийм юу байдгүй. Йоо. Одоо хүмүүсийн ерөөсөө мэдтгүү юм шиг тийм юм байдгүй. Бараг ер нь бол миний яг энийг л мэдхгүй дээ гэсэн тийм юм байдгүй. Гэхдээ нууц шээ зүгээр л тэр бүр хүмүүс одоо жишээ нь таныг бол мэдэн штэ үннүг хөтэлдэг байсан айгу амар ах байсан гэдэг хүний дандаа ингээд эвгүй юмыг ингээд дуудалдаг ингээд доторхыг нь сэтгүүлчийн ур чадартай гэж ярьж болохгүй тэрийг өндөр сэтгүүлчийн өндөр мэдрэмжтэй энэ гэж бүр ярьж. Ширээ дээр хүний гаргаад эд эргэтэн зүрх бууш 5 цолын гаргаад ирсэн. Сайхнаар явах юм бол тэгж ярьж болох юм байна. Тийм тийм сэрчмагчиг бол дуучин гэдэг сайхан хүүхэн гэдэг бол угаасаа бүх арт түмэн даяараа мэдж байгаа. Тэгээ зүгээр хүмүүсийн мэдтгүү тийм юм юу байдаг вэ? Мэдтгүү авьяасуу. Үгүй зүгээр. Миний яг тэрийг л мэдхгүй дэгээ тэр бүр хүмүүсийн мэдээд байдгүй. За одоо би флекс ч юм уу зуршиг ч юм уу. Сэлэл. Одоо яхад дэлхийн тийм шоуч байсныг хүмүүс одоо мэдлээ шүү дээ. Анзаарлаа. Тэгээд амар их гоё ингээд ер нь наригаач байх туртайг нь анзаарлаа. Тэр болохоор юм тийм нуугдмал зүйл байсан. Зөвхөн дотны хүрээнд найзууд байна. Тэгсэн бол одоо ингээд айгүй гоё дэлгээтэй болчлаа. Таны би бол ингэж л бодож байна. Биднэрт бол бүгд нь маш их нууцаа. Хүмүүсийн мэдхгүй маш олон зан чанарууд байгаа. Биднийг яг ерөнхийд нь л чамайг гэж л одоо жишээ шүүдэр цэцгэл гэж дүгнж байгаа болохоос яг ингээл интернетээр гараад байгаа мэдээлэл итгэдэг айгүй хэцүү баг. Яг ингээл одоо жишээлбэл чинийг залуутай ингээл үнсэлж байгаа юм шиг ингээл те гарчдаг зураг байж болно шүү дээ. Тэр нь цаана ч юм уу ингээ наан ч юм уу те. Тэг хүн ингээ харах юм бол өө шүүдэр цэцэг чинь тэрнтэй л үнсэлж штэ гэдэг те. Тиймэрхүү юм айгүй тохиолдож болох байхгүй. А тийм учраас бидний дотор биднийг бол бид нар өөрөө өөрсдөө ч ойлгоход айгүй хэцүү. Хизээч бид нар өөрсдөө бараг нээж олоход маш хэцүү. 100% гэж үзэх юм бол бид нар 98, 99% үзэх баг. Та яар шалбааг дунд үзсэн үү? Яг ингээл альтраад ч юм уу. Тас гэл. үзээгүй мэнэ. Сэл үзсэн үү?
Үзээгүй зүгээр машинаар будуулж үтсэн ёо. Тийм үү? Машин явдггүй өдөр ингээл амар бороотой өдөр алхаж гисэн байхгүй амар л хуулиа баримтлаа явж ирсэн чинь ажиг браусын тэргээр нэг залуу нав шигэл зүтээр амар шүрсдэг шүү. Хээ ингээл ёо амар шүрсдэг. Болтгаад байгаа нэг өсөргөө. Тэгэл ингээл харсан чи хувц бүр найгуу тэнгүүт ёо би машинаа бариад нэрээ хүмүүс ингэж бодвол хүмүүс ингэж зөхөж дургуун хөрхөн вэ штэ. Гэж бодлоо. Яадаг мо хог байстай нэ гэж өнгөрч байгаа чи харааснараа. Би нэг 9 сарын 1-нд хичээлд харчаал яг нөгөө сургуулийн нээлтэнд хичээлийн шинэ жилийн нээлтэнд очиад аюу гой хувцастайгаа явж ирсэн чинь шуудун дээр ингээд мод ингээд тавьчихсан байхгүй. Ийм нэг нарийнхан шуудун дээр. Тэгэхээр би нөгөө модон дээр гიშгээл гарцаж нөгөө модон тавьсан мод зүгээр хөвжижсэн мод. Тэгэл гэл яваад. Гişсэн ч байгаа. Хөвчөгийн хөдлөхгүй байсан юм уу? Үгүй тэгээд хичээл тараал явж ирсэн юм бодсон явж ирсэн юм яатсан байсан. Эсвэл хичээлийн шинжил аюу гой хөөрлийн байдлаар явж ирсэн. Нэг 2 3 дугаар англи хэлсэн. Юугаа боддیں۔ Хайр дуурлал гихүү. Чи өөр хүүхэд бодоод ах чи би яхаараа ой. Би хизээ өөр хүүхэд бодчих. Бодоогүй юм уу? Бодоогүй. Зүгээр би зүгээр энгээр зүгээр асууч гэж чадсан байхгүй. Гит бодсон. Тэгэж одоохондоо бол төлөвлөгөө байхгүй сте хүүхэдтэй болъё ч юм уу. Төлөвлөгөө байна шүү дээ. Тийм үү? Тийм хүүхэдтэй. Тэгээ би чиний би тэгээд бодож л яана гэдгийг мэдсэн л шүү дээ. Харин гинт бодоогүй гэдгснээ гинт бодогдчихлаа. Найд залуутай юм уу? Залуутай шүү дээ. Оо. Ямар ч нарай ахгүй болдод жил гарan болж байна. Урлагдав. Амьдрал санснаар байггүй занаад байгаа юм уу яагаад гэвэл ханад чинь халдвартай өвчин шүү дээ тий. Ер нь бол халдвар байгаа. За яа тий. Хилтер гэсэн шиг хатраад. Би ямар хэдэн мянган үзэгчтэй юм үлээ аваадаа юу гэхгүй. Та хоёрын үдэн дээр Би ч гэсэн түрүү шүүн хамцсан зэцэг. Өнөөдөр хилээ хацдаг үзэр. Оо яа тийм бэ? Шингийн дотогдоод байгаа байхгүй тэгээд бити царайлтаа зэли бити царай. Гүрийгээл дуусгах зөмөрөө. Би хэлсэн ш нэвтрүүлэг хэлэх. Тэгээд тоохгүй юм чи яах юм? 20 дугаар хийлээ. Хамтарч ажиллах байгууллага байна уу? Ундааж үүсмэс хийж байгаа байгууллага байна уу? Бүтээгдэхүүний чинь сурчлаад гоё хамтраад ажлыг зөндөлөхгүй л. Царай алдна гэж хэзээч байхгүй заяа. Тэгэхээр та хоёр тийм халдвартай өвчин хамгийн сүүл хийзаарсан нэг санаач. Та хоёр толгой айзар хурдан ажил. Танаад уу? Ер нь зүгээр халдвартай өвчин. Ившээх бол хамгийн уртаа алддаг өвчин гэж боддог шүү. Тийм үү? Тий. Тэг өнөө өглөө халдвартай өвчнөр яг ингээл ангийнхаа охиныг дагаал тий ившээс. Халдвартай өвчин гэсэн ш та ханаад гээгүй. Би ханаад л ах гэж. Өөр юм санаад орохгүй ш. Бэлгэн замын халдварт өвчний шинжилгээ хамгийн сүүлд сэлэж хийзээвсэн. Зүгээр л би сонирхоод асууж байгаа. Чи маш олон залуучууд үзэж байгаа чамайг. Мэдгүй би хүүхдтэй болохоос өмнө нөгөө эмчийн хяналтанд ордоо штэ. Тэгж л үзүүлжсэн баг. Тэгж л санаж. Чи Би үзүүлж байгаа биш. бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг үзүүл миний дөө. Шууд үзүүл миний дөө. Чи өөрөө хийсэн шинжилгээгөө? Үгүй би ингэсэн. Шинжилгээ юу? Магнит цепон өнтер тавчгүй яа гэж. Чи юу сайн мэд. Тэр нь юу юм? Хайр магнит цэвэр. Тэгж байж байгаа ш. Наа тийм үү. Мэдэн ш. Би ч цэвэрхэн л дээ. Нэг манай хитгээр ингэсэн би сайн санахгүй байхгүй. Ямар ч нэг эрэгтэйчүүд эмэгтэйчүүд тусдаа хөдөлмөр хичээл орж ирсэн чинь цахилт махилт хичээл хэрэглэгч мэрэгч ангийн багш маш баах эмчнэр ороод ирдэг байхгүй. Тэгснэ танай ангийн охиноос халдварт өвчин гидсний халдварт өвчин илэрсэн гээд тэгээ та нараас шинжилгээ аавна гээд тэгэл тэгсэн чинь орох хүн байдгаа тэгсэн чинь би заа тэр дээр бүгд орох юм чинь гэл би хамгийн дөрөнд орё гэл тэгсэн чинь нөгөө нэг онцных нь хүн дээр нэм скотч нааж шинжилгээ аавна гэсэн байхгүй. Тэгэл эрэгтэй багшийн өрөөнд нөгөө оруулаад нөгөөхөө өмдөө тайлгалт ингэвт өмдөө тайлал тэгэл нөгөө юм наагаал хотон бист багшаа болио ёо маяа гэл хашгирал тэгсэн чинь чи юунда маягдаад байгаа юм сүртэй юм үртэй ингээл намайг амар загнаал тэгэл би гарч ил өмдөө татаад гадч манай ангийн мандэр яасан гэл гэсэн юм. Тэгэхээр би иймэрхүү турбо бөксрүү сургуулж ийл гэж ангийнхан бир гэж зогтойгаа. Тэгээд октод хөдөлмөрийн хичээлд орж ирсэн чинь октод дээр очиж хэлээд тэгээд нөгөөдөл чи ангиараа зогтоож алга болоод тэгээд намагч өстой багштай толгой төрөөгөө зав. Ангийнхан дээр очиод нөгөөдөл чи бүр хол очсон. Би очиод үгүй зүгээр скотч наагаад авч ийлээ мөр яг итгэн штэ тий. Тэгээд маргааш нь өглөө хичээл дээрээс ахиж нөгөө манай аав автобус олж ирээд ангийнхны бүгдийг суулгаад
Тэгээд явж шинжилгээ өгчихсөн шүү. 10 жил байхад нэрээ бас тийм үзлэг явагддаг шээ. Охтын үзлэг бас ариун цэврийн үзлэг гэж явагддаг байхгүй. Бидсэн чинь нэг бандтай таарсан. 2-2-оор орж байгаа байхгүй. Ихтэй хөлтөд таарсан. Эмчтэр нь тоохгүй юм. Алийн орон дээр ойлоо. Явандаа маяглаад байгаа юм. Энд чи хоёр дал төмдөө шавтлаа зогссон. Тийм үү? Ямар тэнэг байсан. Чи нөгөө эмчнэр чи ингэж битэр ингэж харсан. Манай нөгөө ангийн банд. А мандаш сайн угааж заа. Яа, ихлэнэс тэгэхээр. Хана 10 жил тийм үзлэг 6 7 дугаар англи байсан. Ямар тийм тэр чинь мангар том болсон байна шүү. Мангар том болсон байгаа шүү дээ. Тийм 6 7 дугаар 5-аас 7 дугаар ангид би ирдэ шүү дээ үзлэг ирдэг. Манад бас үздэг л байсан. Мэдөө дотор учраас аваад ирсэн. Надад тийм асан гарч байгаа. Тэгээд яг таны инженер перх гэж зогсоод байсан шүү дээ. Ингээл гадуур явжсэн чинь хажуугаар чинь чинийх анзаараагүй те утсан оролдсон ч юм уу те тэгэл явжсэн чинь хажуугаар чинь ингээл амар гоё өнөртэй ер нь нүдний чинь болонд айгу гоё тийм залуу өнгөрлөлт айгу гоё өнөртэй санагдсан. Тэгэл ингээд ширгэж харахгүй шүү. Йоо та яаж мэдвэ? Би яг хамгийн түрүүнд үнэрэн татагддаг байхгүй юу? Тийм үү? Эрэгтэй хүний. Одоо жишээ нь яг одоо нарийн ярих юм ба. Үнэртэйг байна. Шалтгаан зэрлэгчтэй. Яг анх бас найз залуутаа танилцахаас өмнө найз залуутаа танилцахаас өмнө тэгээд найз залуу түгээд хийнэ. За тэгээд маялаад яриулаач. Найз залуутаа танилцахтаа ч гэсэн анх яг үнэрэнд нь татагдчихсан. Тийм. Би яг уцаар яриад тэгээ уцаар яриад ингээ явж байгаад хажуугаар бичнээ би нэг мэддэг гэхдээ танилцаагүй. Тэгээ тэгсэн чинь хажуугаар нэг амар гоё нэр синх гэл өнгөрдөг байхгүй. Тэгсэн чинь уцаар ярьжсэн дагаад ингээ өөрөө мэдлгүй доош харцаа юм яриад ингээ дагаад хонь очоод яг тэгсэн чинь нөгөөд чинь ингээ зогсчдаг байхгүй юу. Тэгээ би ингээ баг ингээ тулж ингээ тэгсэн чинь над руу ингээ амар муухай хараад тэгсэн чинь би уцаар эргээд тэгээд би боцоо ер нь ингээл үнэр дагаж яваад идэг ер нь ямар тэнэг юм бэ? Яг хөрхөн жири шигтэй ингээд хайнаас нь ингээ үнрээд нь тагаа ямар тус ерөөсө төрөхгүй шүү дээ. Яг үнгээсээ төртгөө шүү дээ. Үнэртэй надаас гардаг хөөхгүй. Зүгээр л ингээл хөлгөөр жоохон гараад тэгээ заримдаа гоё ааштай шүү дээ. Гоё сайхан ингээл гоё өдрөө шүү дээ. Тэгэх юм бол ийм нэг тийм гоё сингсэн үнэр гараал тий. Тэгээ жоохон тийм тачаалтай өдрийнх юм бол ялуунд үнэр гараал. Тэрээс ерөөсөө өнөр ямар үнэртэй төрхтэй юм ба? Саша, Николя. Диклоно шиг бодлоо тахгүй. Би Шанелийн ус тэгээ Miracle төрхтэй. Тэгээд Mary Me-гээ ус манай залуу надад өгсөн. Lanvini Mary Me-гээ нэртэй. Тэр ус яг одоо төрхсөн байгаа. Би юм баахыг анх бас ингээл өмнөг яаж хат ямар муухай ах вэ гэж боддог байсан. Хөөрхөн л гэсэн чи айгүй хөөрхөн юм байна. Хин борлогдог байсан бол. Ашгашгүй байна. Тэр орох. Тэр хоёр цаадаг. Би ч арга бодъё. За одоо би нэг гоё асуулт асууя хоёроос. Та хоёр ихтэй юу ч хийхээс буцахгүй тийм бүсгүй юу ч хийхээс буцахгүй залуу мөн үү? Яг наад асуултыг чи яг тавьж исэн юм байна өөртөө. Тэгээд би бол юу ч хийхээс буцахгүй бай гэж боддог байхгүй юу? Тэгтээ чаддаг юм л. Тийм яг чаддгүй юм лээ. Ухамсарлах тэр бодвол. Ухамсар бол энэ дээр бол миний бодлоор бол ямар ч хамаахгүй. Яг жишээлбэл одоо юу ч хийх гэдэг юм дээр одоо жишээлбэл чи ангал дээрээс зүгдэж гин гэж бодъё заа. Ангал дээр ингээд зүгдэж гин гэж бодоход би чиний хөлнөөс барьцсан байлаа гэж бодъё заа. Чи намайг өшөглөөд умгаахгүй бол чи амьд гарахгүй надад унах гэдэг байхгүй. Тэгэхээр чамд ухамсар бодогдохгүй шүү дээ, тий. Тийм учраас би чамд хэлж байгаа, тий. Шүдрэ ахандуу ахыхаа өшгөлж болохгүй шүү гэхэд чи амьд одоо чиний гар чи ингээл яг тавигдчихж байгаа шүү. Тэгэхээр чи намайг өшгөлөхөөс гарахгүй байхгүй. Тэгэл чи намайг явуул. Таныг бол явуулна л да. Хайртай хүмүүсээ явуул. Хамтдаа л тэгэл доошлоо шүү. Юу ч хийхээс буцахгүй гэдэг чинь зөвхөн англаар хязгаарлагдахгүй шүү. Маш олон юм байгаа болохоор амар өргөн цар үрээтэй асуудал байхгүй. Амьдрал үхэл зааг ингээл яг бүх юмн дээр ингээд ирэхэд шүү дээ, тий. Одоо хүн хин туслах уу гэвэл өөрөө л туслах. Та яар тэгвэл юу ч хийхээс буцахгүй гэдгийг ярьж байгаа, тий. Гэр талуус тасарсан байна заа. Чи тусанд орчих. За. Оруулах юм ба. Халуус тасарсан байвал би манай тасарсан байна. Танах уу? Тэгээ маргааш өглөө 10 цаг үед чи байна гэж бодъё зүгээр. Очоод гэрч очиж усанд орчих. Орол шүү дээ. Чи орол бол чи найз залуу чинь юу гэж бодох юм?
залуутай ойлгуулчих шүү дээ. Ойлгохгүй. Усанд орох гэж байгаа болохоос ямар унтаж битгэж байгаа шүү тийм биз? Ойлгохгүй. Ойлгохгүй ойлгоно. Чөдөр мэд нуруугаад өгөөч. Гэвэл Тэгвэл Заагөө. Ороогаа. Гэтэ энийг хүн ойлгоно гэж бол айгүй хэцүү ойлголт шүү дээ. Усанд оруулахыйгүй ойлголгүй. За энэ ба таар хамаатна уу? Энэ ба танаа ах уу? Тэг яагаад тэр Чи энэ ба хизээ танил юм бэ гэж тэгэж шүү. Уу яг хөтэ тэгэл үнэхээр аргагүй болоод гойж байгаа илгүй дээ. Тэр хүн цааванд орох мөнгө авахгүй ээж болно. Тийм үстэй. Ийм уучин байгаад найз залуу нь үнэхээр шүүдрийг ойлгож ивэл үнэхээр мундаг хосууд байна. Тийм байна. Сэлий бол би сэлид дийлээ. Сэлий бол намайг хизээч гэртээ оруулахгүй, хизээч усанд оруулахгүй. Би сэлий бүр хамтрал орсон юм шиг мэдчихэв. Хамтрагчаа хэртийн Намайг яг нээсэлээ. Би маргааш л усанд орё. үгүй ээ ингээ хөлтөг л ярьцлага байхгүй юу? Ингээл гооч. тийм байна. Тийм бэ. Нийл миний дэрийг тавьчаад. Нийл Ингээ тавьсан байгаа шүү дээ. Талын нэгсэн. Хуваачаад байгаа биш ингээ. Чи амьдрал төвчээр шаардсан тийм жүжиг гэсэн байсан л да тэгж хэлсэн байсан. Тэгэхээр чи одоо тэр жүжигийн яг аль хэсэгт нь тоглож явж байна? Өөрийнхөө амьдралын жүжиг юу? Тэ? Дөнгөж эхлэл хэсэгт нь л эхлээл үзүүлж байгаа юм болов? Эхлэегүй. Оршил. Жүжиг эхлээч байгаа. Өдөртгөл. Үзчихтэй зорж эхлэх байгаа. Яг үнэ ингэ шүүдрийг шүү жоохоо. шүүдрийн хувьд бол тийм байгаа. Селигийн хувьд бол жүжиг дөнгөж Эхэлж байгаа. дөнгөж эхлэхээр хөгшиг ингэ дөнгөж нээгдэж байгаа. Манай эмбагийн хувьд Дундаа ороод үдэштэй нийжсэн сайхан алгадаа шүү. ийм цэцэг чи мөр настай хүмүүс тэгж За. та хоёр юу энийг юу гэж боддог аа? Одоо хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л зохиогоол өөрийнхөө амьдралыг өөрөө л бий болгоол ингээл бүх юмаа яг өөрөө л хийх ёстой юм шиг санагддаг. Тэгэл бусдуудын ингээл хил амаар тий наа чин биш байна мөн байна ингэж амьдр тэгж амьдр гэж амьдрах би лавдургүй. Энэ талаар юу гэж боддог? Дуртай хүн бол бараг л байхгүй. Яа үний зөвчөө. Надад бол сүүлийн үед амар их зөвлөгөө өгсөн. Амар урт юм хөтлөгч нэм баярт гэж байгаа л нөгөөс амар юм ярьцлага хийхэд анхаарах зүйлс мүлсэн. Бохом тэгэхээр би хариуд нь юм бослоо. Би бол багасаа л юм сэтгүүл зүг айгүйх сонирхож явж байгаа, судалж байгаа би энэ сэтгүүл зүг айгүй дуртай. Тэгээ миний 3 4 дугаар ангида Пенер үнэн сонд нийтлүүлж исэн миний нийтлэлүүд энэ байна тий. Тийм учраас одоо би одоо ер нь агуу юм биш үү. Тийм учраас одоо би өөрийнхөө л бай. Эсвэл чи хиймээр бол тэгэл чи өөрийнхөө л хийчих. Тэгэл хүн үзүүл. Наа ч бол хөндлөнгийн хүн юм байна. Ойр тойрныхаа хүмүүс. Ойр тойрныхан бол агуу энэ бат хандаж юу гэж хэлэх вэ? Агуу энэ бат хандаж эндрээ. Шүтээ энэ багийн зөв. Энэ баахыг нөгөө нэг жоохон дээш нь өргөж шидэх хүн байдгүй. Тэгэл өөрийгөө зөвлөдөө бас ядчих зөвлөдөө тий. Чи машин бариад хамгийн хурдтай хэдэн километр цагийн хурдтай хурдлаж утсан бэ? 160 хүрч исэн. Ваа. 160. Аль зам дээр? Аль зам? Нарны замлага шүү дээ. Угаасаа давхдаг Монгол. Яана бурхан минь хизээвэ. Нилэн дээрээ яана одоо нөгөө цагдаа нар зүгээр бид яриа. Зүгээр яриа. Яг хизээ хаана аль зам дээр. Өөдгөө тэ. Нарны зам. Нарны зам яг хаана нэлээ? Улсын дугаар нь хэдлээ. Бүгчин цаасан. Хүрэгжсэн. Гэхдээ ингээд сүүлдээ ингээд салганаад айгүй айд юм бэлээ. Тэгээ хотоос гарч байгаад бас тэрэлж бишээ дарахаа явж явах замдаа бас нэг удаа үзчихсэн. Гэтэ 180 мая бол арай хүрчихдэг. Чадчихлээ. Мэмба. Би 260 км цаг хурдлагдаг машиныг 260 км цаг тоглоожсэн. Тийм үү яа. Тэг яг нүд чинь гүйц чинь ингээ хараад. Зүгээр. Хаяарт ингэдэггүй одоо чинь ТV-гээр ингээл ТV ч юм уу ингээл видео клип энэ төр ингээл үзэж яхад ямар дайжгүй залуу вэ ингээл тийм одоо тохиол байдгүй. Байдаг. Зөндөө. Усчихсан гэсэн бодол орж ирээл. Юу? Зүгээр. Үсийн хусчихсан гэдэг. Гүг арай өөрөөр. Таар ойлгож байгаа. Амар ойлгоогүй зэрэг. Манай зэлийн яг дотор юу гэж бодож байгаа. Тагооны доор хусам үлддэг тэр хусмыг хусах юм аа. Маа найз метод Стюарт гэдэг байхгүй юу? Эрэгтэй л дээ. Бид төр жолооны курсын найзууд. Тэгээ бид төр чи манай Монголын иргэний агарын тээр мятыг аль зэрэг сайн үйлчилдэг компани гэж боддог бай гэх. Тэгэхээр би үл зөв номер 1-т л орно гэж би боддог гэж би хэлсэн. Чи тэрэндээ санд нэг мятын үйлчилгээ. Онгоцны үйлчилгээ. Систем мэдгүй. Чи Сайн гэж боддог. тийм үү? Би ч гэсэн сайн гэж Тэг боддог. гайгуулах тийм. Сайн. Гэтэ Кореэр бас сайн. Одоо жишээлбэл Корейн ярьж юм уу, жаалч байд юм уу те? Аанаач байд юм уу?
одоо Turkish Airlines эдгээр бол дэлхийн ерөөсөө топод байхгүй одоо Singapore Airlines эдгээр бол дэлхийн ерөөсөө үйлчлэгээр дандаа топод байхгүй. Тэгэхээр манай Монголын тийм Мятийн үйлчлэгээр үнэхээр мундаг байхгүй. Би ингээл маш олон авиа компанид сууж нисчихсэн. Зөндөө сууж нисчихсэн. Тэгээ Америкийн бүдүүн ингээл үйлчлэгч нар гялгарууд барайл явдаг шүү дээ. Тийм үстэйс хэлээ. Тийм шүү дээ. Тийм United хогоо гэлтэй нэг колог $5 зараад явж байгаа тохиолдолч байдаг. Бүр Air Berlin түрүү жил онгоцондоо ороход нь юу нойлт нь ороход мөнгө авдаг болъё гэсэн тиймч гарч ирж байсан. Ямар амар тий. Тийм юмнууд байхад Мятийн үйлчлэг амар муу гэж яриаддаг хүмүүсийг би ерөөс ойлгохгүй байхгүй. Би бол маш сайн гэж хэлнэ. Ямар ч гоё. Чи дандаа бизнесээр нисдэг болохоор тийм баха гэж. Тэгдэм үү? Үгүй шүү дээ. Бизнесээр нисдэг шүү дээ. Би өдөө бодол баг буудаггүй. Бизнесээр ерөөс авах нисдэг шүү дээ. Бизнесээр нисдэг хүмүүс чинь дандаа төрийн мөнгөөр нисэж байгаа хүмүүс ч юм уу эсвэл гэдэг хүмүүс байдаг. Тийм үү. Холын нислэг дээр бол би энэ коронери октод богтодоор бол мэдэрлэр надад тусгачдаг шүү дээ. Яг үндэ. Надад тусгачдаг. Сууж байгаа л гэдэг байхгүй. Уучлаарай миний бие амар муу байна гэлтэй. Яг ингээл хоол моол идээл яг онгоц унтах гэх юм. Уучлаарай миний бие өстэй амар муу байна. Тэгээ би ингээ мөнгөний нэмж төлөөд те би одоо энэ престиж класс руу суух хэрэгтэй байна. Яа имч байгаа юу танаа ингээл тэгэл хэлдэг байхгүй. Тэгэл өөдөл чинь ингээл алцтай гүйлдээ ахлах магалах нь ирээл тэгээд тэднэрт юу гэж л дээ миний картыг аваад намайг престиж класс руу суулгахыг гинэ те. Хэдэж тэхгүйг нь мэдчихлээ. Тэгэл наад чаар заримдаа аз тараас суунаас. Хэдэр карт уншуулдаг юм байх шүү. Тэгээ картаж уншуулж яах вэ? Байдаг байхгүй. Тийм үү. Одоо жишээлбэл миний одоо жишээд юг суудлыг солиод престиж ч юм уу first class руу шилжүүлэх тийм эрх тэдэрт байдаг байхгүй. Түүнтэй чамайг суулгахгүй шүү дээ. Тэгээд миний бие муу байгаа учраас суулгаж байна. Би ч онгоцны дарлт мах. Мундаг аргатай тий. Дарлт махтай зүгээр балар шүү дээ тэр. Гэж үздэг юм уу? Хоёлоо тэгсэн чи тийг уншуулж үлье. Тэгээд valid only Монгол гэсэн карт барьчил явдаг байхгүй. Тэр чинь онгоцонд яг уншин шүү дээ. Уншин. Тиймэрхүү арганууд байна. За ингээд бидний боо хаалт ерөнхийдөө өндөрлөгч их шиг байна тийм үү? Тэгэхээр одоо манай шүүдрээ манаас гоё өрөө хэлэх. Өстой. Тийм манай нөгөө орсон чинь болно. Шүүдрийн ширний юм гордохоо царайлжсэн. Гордомхоо. Тийм гордохоо царай гэж ядчих одоо жишээлбэл. Юм гордоо. Ширек юмуурных шиг нүүд. Тэр чинь өрөвдлийн царай юм шүү. Гуйсан царай юм байна. За. Тийм нэг гордохоо царай гэдэг чинь гар дагуулж хараал ингээл. Тэгсэн тийм байдаг хаа. Хүн болгонд л байдаг. Гордсон уу шүү. Ямар сан дөмөө автлааштай гэж тэгдэг тий. Ер нь тийм эмэгтэйчүүд гэдэг юм уу? Ер нь эмэгтэйчүүд ч гэсэн гордсон шүү дээ. Гэхдээ яг эмэгтэйчүүд арай олонхон тий. Би тэгдэж шүү ингээл нэг чихрийн цаас мас чихэр мэхрхнээр л гордд юм бэ. Ер нь л ингээд зөндөх гордоо дөмөө автгуул юм л шүү дээ. Чихэр хавцсан байж наач юм шүү. Би тэгж ойлгоод идэв шүү дээ. Хавцчаал байгаад байгаа нь юм болоо гэж ойлгоод байгаа шүү. Түмэд штейс юм багассан. Чи ямар эмэгтэй шүү дээ. Тэгэхээр би хэлээд байгаа шүү. Хариултыг хавцсан байгаа ч наадах юм биш юм уу? Чи яавал намайг онгонд ороод байгаа. Энийг одоо хасаар. Эрэгтэй хүний мөм гэснээс нөгөө эрэгтэй хүний мөм амар сунд юм л шүү. Тий. Урагшаага ингээд эмэгтэй хүний сунд. Эрэгтэй хүний сунд юм л. Тэр биологи онцлог байна. Чинийхийг сунааж үзэх үү хоёулаа байж байгаа. Энийг хасаад. Яхаас тий. Өөдөө хүний амьдралаар хас нийлүүл гэсэн юм нийлүүлэл яваад юм бол ийм буу алт их ямар хэрэг вэ? Мөм сундаг шүүтэр цэцгээ гэж. Тэгж үзчихэж ганцаараа. Энэ сундахгүй наа. Та л өөрөө мөм ярьж хэлсэн шүү. Тэгэхээр тэр зөвхөн хүний биологи онцлог бахаа. Эрзэний биетэй. Сунд юм урагшаа амар сундаг. Энэ төртлөө. Чи миний зөвөр энэ дээрс татаад үзтээ. Энэ дээрс нь татаад үз. Яа. Baby. Baby. Ихтэй нь хэрэг ингэ сундах байхгүй тийм санаад байгаа. Би үзье яа. Юм уу юу үзье л да. I'm not perfect гинэ. But I'm limited edition. Та дараа нь гэртээ ярьж байгаа технэрийнхээ гав зээрээ за. Тэгээ. Сундгүй. Сондгол юм да. Дараагийн дугаар ихтэй тэгж сондгол юм да. Юу гинэ яриад гэж. Өөр юу сонд шүү дээ. За яг хөгсөнд юм байна. Өөр юу сонд дээ. Хэтэрлээ. Та мэдчихэл байгаа шүү. Сэлэгээс. Хэтэрлээ. Дотроо дуртай. Өөр ч зөндөл юм сонж байгаа л да. За сайхан маадлаа гоё байна. Тий. Дажгүй байна. Гоё сэтгэлээрээ сайхан байцгаалаа. Тий.
Ураа хэлийг нэ хүмүүс. Ураа хэлт юм уу тий? Тийм. Одоо жишээлбэл хогоо битээ хийгээл. Яана марисэл юм уу? Намаа бүр хогоор явал дуусна шүү. Хог нь болох. Хогоо битгий ширээн дагаараа наажи. Авчнаа. Унцсан биш. Авчнаа нэ. Бити шалан дээрээ наажи. Би нөгөө нэг юу үндэсний телевизийн Монголын нэг өдрөг нэвтрүүлэг хөтлөж байгаа байхгүй юу? Чапи ах Мөнхбаатар ах хоёртой. Тэгээд хоёр мундаг хүнтэй ингээд анх нэвтрүүлэг хөтлөж үзээд тэгээд саяхан энэ өнгөрдөг бүтэн сая өдөр нэг дугаар гарсан. Тэгээд Жавгаа гэдэг нэг 84 настай өвөө насаараа мод тарьсан, цэцэг тарьсан, ургуулсан. Тэгээд одоо Чингис зочид буудлын бүх одоо амьд цэцэгний хэсгийг хариуцж ажилладаг. Тийм өвөө идэг. Тэгээд тэр өвөө ороод ингээл яг үнэн галаасаа тэр цэцгэндээ бүр ингээл дурлал, хайрлал. Та нар одоо ингээд улс хот орноо цэцэгжүүлээ те. Ингээд цэцэг гэртээ тарих юм бол ингээ гоё үнэртэй байдаг. Энерги гэдэг хүний энергиэр цэцэг ингэж ургадаг, барьдаг гэл ингээ маш олон юм арай тэрэндээ бүр ингээ зүр сэтгэлээ зориулсан байхыг хараад би өөрөө ирэхгүй уйлсан. Яг эфирээр нэвтрүүлээ. Гоё юм те. Тийм тэгээд яг миний өвөө ч гэсэн яг ингээ өөрөө ирэхгүй нүдэнд харагдаа бодогдчихсэн. Тэгээд тэр хамгийн ойрхон надад сэтгэлд маш ихээр хүрсэн болохоор бүгдээрээ гоё цэцэг тайрж ургуулад Хотоо ногоороо Улаанбаатар хотоо дандаа юм гоё цэцэгжүүлээд амьд тийм хөрс шороо тий амьд байгалийн юм хиймэл цэцэгнүүд биш. Тэгэж цэцэгжүүлсэн юм гоё Улаанбаатар хотоо босгоё. Тэгээ гэр орноо ч гэсэн ингээ бүгдээрээ цэцэг тайраад ургуулад тэгээ яг цэцгийг төрөгчдөг ээ тий. Тийм цэцэгч гацуурхан төрөгч биелнэ гэдэг. Та манай сэл одоо гоё яриад л чинь. Салхид бити яваарай найзаа. Битээ аваарай. Тэгээд чээ бүгдээ арьсаа хамгаалаарай. За яг үнгээсээ гоё яриад. Тийм. Ингээл болчих юм. Тий, одоо хавар юм чинь тий арьсаа гоё хамгаалаарай. Хор битий хэрэглээрээ, арих тамхи баг хэрэглээрээ найзаа да. Хүний орон зай руу орж ирж хүний тухай юм бичнэ гэдэг бол жоохон онцгой санагдаад байна надад. Лайк. Тийм учраас залуучууд гоё ухамсартай, гоё ухаалаг. Тэгээд эрэгтэй хүмүүс ялангуяа гоё уужим сайхан те. Энэ хоёрын хооронд юм бити тийм Facebook энэ төр хүн дээр очиж одоо би сая Сэлигийн пэйжийг үзлээ л те. Тэгсэн чинь ингээл Сэлиг нэг залуу ингээл муулаал ингээл надад ингээл ир хүн бол хизээч те. Яг тэр залуу таалагдах албагүй шүү дээ угаасаа. Тэрэндээ ч гол нь зүгээр гоё мундаг байл та залууч та. Ир хүн чинь гоё мундаг. Бас нэг гоё байдаг та. Тэг хоёрын хооронд тийм муухай үг хэлмээр байгаа бол заавал тэрийг бичих хэрэг байхгүй. Би нэг сая хамгийн сүүлд ийм юм хэлсэн юм байна. Йоо, эрэгтэй хүнийг 10% хайрлаад 90% ойлго. Эмэгтэй хүнийг 100% хайрл. Тэртээ тэрнгүү та нар эмэгтэй хүнийг ойлгохгүй. Эмэгтэй хүний ертөнц бас хэцүү. Эмэгтэй хүн бол би бас бодоод байгаа. Та нар бол бас л мундаг. Ойлгох хэцүү л байвал битгий алд гэж байгаа шүү. Тэгээд би эмэгтэй хүнийг ойлгох хэцүү. Зарим нь сун, зарим нь сунахгүй. Баярлалаа та бүхэндээ. За бохоо авчнаа. Йоо.